Энэ өдрийн мэндийг хүргэе pop мэдээ эхэлж байна. Аз Европын дэд хэмжээний уулзалт буюу ASEM-ийн 11 дахь уулзалт 2016-нд Улаанбаатар хотод болно. ASEM-ийн чуулганд зориулж 15 сая евро буюу 36 тэрбум төгрөгөөр 50 ширхэг бенз Майбах авч байна гэсэн мэдээлэл захим ертөнцид цацагдлаа. Эдийн засаг хүндэрч цалин тэтгэврээ тавьж чадахгүй хүрээд байгаа энэ үед тансаглал хэрээс хитэрлээ хөрөнгө мөнгөө хаанаас яаж босгосон юм хэмээн шүүмжлэгчид үзэж байгаа юм. 15 сая евро буюу 36 тэрбум төгрөгийн үн бүхий Майбах бензүүд Улаанбаатар хотноо орж ирж буулаа гэсэн мэдээ өчигдрөөс эхлэн олон нийтийн сүлжээг шуугуулж эхлээд байна. Монгол улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн сайд дарга нарын цалин касаж унаа машиныг нь хураан авч нийслэлийн иргэдээс хоол ундидж амралт цовлолт амарсныхын төлөө татвар авах дээрээ тулсан өнөөдөр ийхүү тэрбумаар нь тансаг загварын машин худалдан авах нь зөв үү буруу юу гэцхэн шуугилдаж байна. Зарим нь улс их орныхоо нэрийг бодлого яах юм бэ? Зөв гэцгээж байхад нөгөө хэсэг нь цагаан сараар тансаглахын төлөө гэр орноо ламбардан тавьж дампуурсан нэрлэхүү хөөрөө онгороо айлшгил юм. Нэгмөө уулзалтын төлөө улсын төсвийг ингэ самраад байхдаа яадаг юм түрээслээд авч болдоггүй юм уу гэцхэн эсэргүүцэж байна. Монгол улсын маань нэр хүндийг илэрхийлэн шүдэ нөхдөө гэсэн гой тодголтой ASEM-ийн 11 дахь уулзалтанд 53 орчим орны төр засгийн тэргүүн гадаад хэргийн сайд нар олон улсын байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирэх юм гинлээ. Дээр нь хэвлэл мэдээлэл ёслол хамгаалалт бизнесийн төлөөлөгөд нийтдээ 5,000 гаруй зочдыг хүлээн авна гэсэн урьдчилсан төлөвлөлт яваад байгаа юм а. За ийхүү хэрэг мэдхгүй хөөрөө онгороо хүн шиг хоосорч шолхойсон Монгол улсын төсвийг давхархан тансаг ангиллын Майбах бензүүд орж ирдгээ ороод ирчихсэн болтой юм. Зочдч яах вэ? 2-3 хоног Майбахаар тухалж байгаад яваадаг нь харин тэднийг явахаар нь энэ тансаг машинуудыг used car буюу хэрэгэлсэн машины ангиллаар үнийг нь буулган авах залмих байгаа хэмээх хардлага бас байна. Манайхан ямар ч юмыг зоосны нөхөр хардаг болцоход байгаа. Ядаж байхад нь төсвийг захиран зарцуулах эрх мэдэл бүхий томчууд нь мөнгө унгаж угаах тал дээр Харвардын боловсролыгч хол хаяхаар боловсрсон магистр доктор зэрэглэлийн улсууд байдаг. Тийм болохоор зүгээр ч нэг зочиндоо гайхуулах гэсэн хэрэг биш байхаа хэмээн хардаж байна. Зочдыг явсны дараа эдгээр Майбахууд хэний гараашид ямар шүү үх юм дүүнээр залрах болоо гэсэн асуудал харин туйлын сонирхол татаж байгаа юм а. Өчигдөр болсон байнгын хорооны хурлаар засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга баяр цогтыг огцруулах тухай асуудлыг хэлсэн боловч цэцгийн дүгнэлтийг хүлээж авсны дараагаар дахин хийлцэх зүйтэй гэж үтсэн. Харин энэ үеэр улсын их хурлын гишүүн Баасанхүү би энэ баяр цогттой хизээч нэг ширээний ард ажиллаж чадахгүй. Заавал огцруулна, эвслийг задлаад ч хамаагүй огцруулах болно. Эвсэл задарсан нөхцөлд засаг угаасаа тарна гэж хэлжээ. Шийдлийн засгийн газрыг огцруулахаар шийдсэн хүн нэг ширхэг гарч ирлээ. Тийм болохоор засгийн газар огцорхон цаг хугацааны л хэрэг болоод байгаа юм. Угаасаа өршөөлийн хуулийн хориг дээр коноптож ярьсан тохирсноосоо ухарсанд нь сайхан бэлэг төшрөгсөн Монгол Ардын хувьсгалт нам засгийн газрыг огцруулж дагаа нэг санаатай байгаа. Дээр нь ерөнхий сайд сайхан бэлэг Дубайн гэрээ гэж юмыг байгуулчихад ирсэн тул гишүүн уянга огцруулах саналтай гишүүдийн гарын үсгийг зуглуулад эхэлж гисэн мэдээ байна. Харин өнөөдөр хүн огцруулах тал дээр мэрэгжсэн эксперт гишүүн Баасанхүү мэдээлэл хийж баяр цогтойгоо огцруулахгүй юм бол би засгийн газрыг огцруулна, үгүй юм бол би эвслийг задлаад чамаагүй баяр цогтойг огцруулна хэмээн тунчиг ууртаагаар мэдэгдлээ. Шийдлийн засгийн газрын хамгийн эмзэг цэг бол засгийн газрын хэрэглэх газрын дарга баяр цогт юм. Харин ардчилсан намынхан баяр цогттой гар хурж тунч зүрхлэхгүй байсан. Одоо харин эвслийг задлаад чамаагүй баяр цогтойг огцруулна хэмээн андгаа тангараг өргөсөн нэгэн дайчин элд далайн гарч ирлээ. Үнэхээр шүү. Тэгээ ерөөсөө энэ засгийн газрыг ямар ч хамаагүй аргаар би огцруулна. Та нар хараарай. Би энэ баяр цогттой нэг ширээн дээр сууж чадахгүй. Би эвслийг задлаад чамаагүй би огцруулна. Та нар хараарай. Эвсэл задрахад дахиад засгийн газар өнөөдөр огцорлоо гэж явдаг. Бүр болохгүй л. Яагаад гэх юм бол та нар өнөөдөр Монгол улсын хулгайсан ш. Монгол улсын баялагийг хулгайсан хүмүүс. Ийхүү баяр цогтоосоо салахгүй бол угаасаа бүх талаасаа хавчлан дөрчсөн шийдлийн засгийн газар огцорхон зөвхөн цаг хугацааны асуудал болоод байна. Тийм болохоор бүрэн бүрэлдэхүүнээр огцорох уу эсвэл ганц баяр цогтоороо туг дахиад бусдын мэнд очрох уу гэсэн асуулт хариулт нэхэн үлдэж байна. Намрын чуулган үзэж харах юмтай өргөн дэлгэр болох шинжтэй эхэллээ. Оросын албаны улсын зүүн бэлгийн тулаан реалити шоуны 13 дахь улирлын шилдэг оролцогч Сибирийн шулам гэгддэг зүүн бэлэгч Елена Глонова Монголд иргэн ирэхээр болжээ.
Оросын телевизийн топ шоунуудын нэг бол яахын аргагүй зүүн бэлгийн тулаан шоу юм. Ямар нэгэн байдлаар даалдын хүчинтэй холбогдож өнгөрсөн ирээдүйг харж зөгнөн хилдэг мэрэгч төлөг зургаачдын зэндаг шалгаруулдаг энэхүү шоуны хамгийн идэвхтэй үзэгчид бол манай Монголын үзэгчид үлээ. Зүүн бэлгийн тулааны алдартнуудаас сайтнууд төрөн гарсан байгаа. Тэдгээр сайтнуудын дотроос бараг л 100% шахуу мэрэгэн таардаг гэлцдэг Сибирийн шулам Елена Голунова Монголд бас дахин эргэж ирэх гинэ. Өмнө нь Монголд ирж мэрэг төлөг тавьсан тэрээр Монголын иргэдэд мэрэг төлөг тавиа зогсоогүй. Олон жилийн туршид аваар осол гарч гүйдэлтэй чөтгөртэй гэгдэг налайхын замд үзлэг шившлэг хийж эзэн холбогдогчийг нь олж тогтоосон билээ. За энэхүү Монголд ирж баггүй шидээг үзүүлээд амжсан Елена Голунова ахин эргэж ирэхээр болсон байна. Гэхдээ тэрээр дуртайдаа ирээгүй гинэ. Өмнөх 5 дахь үедээ Монгол хүн байсан гэж мэдэгдсэн Еленаг түүний өвөг дээдс нь Монголд ирэхийг тушаасан байна. Тэрээр энэ сарын 8-наас 10-ны хооронд 2 хоног өвөг дээдсийнхээ сүнстэй уулзаж ярилцах төлөвлөгөөтэй юм байна. Энэ мэдээг сонссон Монголын зүүн бэлэгтнүүд болон этгэн дагагчид нь хөдөлгөөнд орж асууж сургалах юмаа бэлдээд эхэлсэн байна. Үйл явдал хэрхэн өрнөж өвөг дээдс нь юу гэж хариулахыг сонсомоор байна. Түүнд бараалах сүсэгтнүүд нь Монгол улсынхаа өөршөр маргааш нөгөөдрийн байр байдлын тухай асуучвал уг нэг зүгээр юм. Ядаж л өнөөдөр таг зогсчиход байгаа 5 толгой юу бол дуусхул эрх сонгуульд аль намар чигдэж аль нь цоройж гарч ирэх болгоод асуух юм тунчих байна да уг нь. Ядаг чинь бэлээ улс орныхоо ирээдүг бодоод түүнээс асуугаад хараа гэж сүсгтэн олнуудаа л угдай да. Сангийн сайд болор мэдээ цэгийн сайтад өгсөн ярилцлаганда 9 яамтай ажиллах бололцоог харж байгаа талаараа хэллээ. Монгол улсын төсвөн зүүрлэн хэлбээс төмсөн толгойтой дэрсэн хөлтэй үзэшгүй хөгийн амтэн шиг төсөөлөгдөхөөр болчихсон төсөв юм а. Үүнийгээ дарга даамлууд нь төсөв данхайлаа гэж зургтын өмнө том дуугаар ярих хэдэж засгийн газраараа оролдох тоолондоо данхар толгойгоо шахаж жижигрүүлэх биш харин эсрэгээр нь улам данхайлах дээрээ санал нэгдээд явждаг улсууд. А хэрвээ манай эдийн засаг өнөөдрийг шигээ байдалд хүрээгүй байсан бол ер нь явж 76 яам 76 сайттай болгох санал оруулж ирэхээс нэг хэсгийхгүй улсууд. Хэрвээ тэгвэл манай төсөв төмсөн биш бүр таравсан толгойтой хялгсан хөлтэй болохоор болоод байгаа юм. Яг одоогийн байдлаар сайд болж үзээгүй хүмүүс улсын хурал цөөхөн үлдсэн үлдэж байгаа хугацаанд ямар нэгэн байдлаар сайд болж л таараа гэж бодож байсан бич гэвч тэдний хоншоор дутахад өмнөх сайд дарга нар нь тансагсаар байж улсынхаа төсвийг цацаа дуусгасан тул сайд болъё ч гэсэн боломжгүй болж хүсэгт нь хясваа хөөрхий. Арай ядан амьсгал сэхэнд орохдоо тулсан төсвөө аврахын тулд сангийн яамны шин сайд болор төсвийн хуулийг өргөн барихдаа 9 яамтай бас дээд сайдуудгүй байх хувилбарыг боловсруулан бодож олжээ. За мөн эхний ээлжинд улс төрийн албан тушаалтнууд болон төрийн өндөр албан тушаалтнуудынхаа цалин тодорхой хэмжээгээр бууруулна, тусгай хангамжуудаас татгалзъя гэсэн асуудал оруулж ирж байгаа юм байна. Тусгай хангамж гэдэгт нь улсын хурлын гишүүдийн туслахад ордог гинэ. Энэ байдлаар хэмнэлтийг явуулж байгаа гин. Одоо тэр төсвийг нь хэлэлцэн гэхдээ сангийн сайд болрын хэлснийг хараад байхад энд бас нэгэн зүйл сонирхол татаад байгаа юм а. 9 яамтай болгон бууруулж төсөв хэмнэ гэхэрнэ оронтой цомгтож төрийн албан хаагчдыг гомдоохгүй гэсэн байх юм. Тэгэхээр өнөө 9 яам болгож зиплнэ гэдэг нь зүгээр сэтэр бусуу. Ер нь бол төсвийн орлого маань оны эцсийн байдлаар 900 орчим тэрбум төгрөгөөр тасалт хаюул нүүрлсэн байгаа гэсэн. Тэгсэн хэрнээ цомгтгол явуулахгүй цалин асахгүй гэлээ. Тэгэхээр тэр 17 яамыг бис болгоно гэд байгааг нь юу гэж ойлгох вэ? За гэх мэтийн эргэлзээтэй ойлгомжгүй төсөв хэлцэгдэж эхэлнэ. Өмнөх туршлагаас харуул дээд сайд хэрэггүй гэчгээд эцсийн вариантаар дээд сайдуудтайгаар баталчихдаг гэх мэтийн гэнтэй гоонтой төсөв баталдаг туршлага бий. Хэрхэн мөнгө олж хэрхэн баталж бантагнуулахыг нь харж байхаас өөр яагч вүлээ? Дэд сайдгүй 9 яамтай засгийн газар туслахгүй дан баяраа айглах эрхэм гишүүдтэй төсөв сонирхолтой юм. Гиннесийн дээд амжилтыг эвтгэхэд өөрийн хувь нэмрийг оруулсан гэгддэг улсын хурлын гишүүн Батэрдэн авраг улс төрөөс гадна бүжгийн авьяастай гинэ. Тэрээр нийтийн бүжгийг мэрэгжлийн бүжигчнээс дутгааргүй хийдэг бөгөөд бүгчүүдийн галд зохиогдсон бүжгийн тэмцээнүүдэд удаа дараа төрүүлж байсан гинэ. Wish
аврагцын далай хэмээх хүүхдээ хуучны нэгэн сайхан дуу байдаг. Та бүхэн санаж байгаа. За энэ дууг сонсохоор л авраг том компани ажилсаг хөдөлмөрт залуус найгам сайхан долгиотой наран хурын шим алтан жаргал дээр аз жаргалтай залуунаас за ингээд уянгалуулаад байвал уянгалаад л нэг хэсэг хөврүүлнэ. Одоо гэхдээ ургацын талбай дууг сонсохоор л намалцтай далхан хатрилдах намблаг дэгжин бүжигчд буруу зүгүү эргэн бүжиг Бат Эрдэнэ авраг маань нүдэнд буугаад байдаг болов хөрхий. Өчигдөр олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн нэгэн бичлэг дээр ургацын далай дууны ая дээр хормой дөрвүүлэн бүжиг эмхтэйг заалан хоёр тишээ эргэн хатрах далай даян дархан авраг Бадман Намбугийн Бат Эрдэнэ авраг маань хинээс дутхгүй бүжигчин хиндэж гологдохгүй партнер болохыг нь эрхчлэн харуулжээ. Хөлийн гიშгэлт хараа гаргалт заалны соёл заа тэгээд хувцсны сонголт гээд өөл хэмгүү хоёр хосын заал тойрон эргэлдэх бүжиг харуул бүхэн бүдүүн домын байдгаа гэсэн худлаа болохыг харууллаа. Ийхүү Монгол төмнийхээ хайрыг татсан их аврагын маань бас нэгэн авьяас ийхүү олон нийтэд ил боллоо. Нийтийн бүжиг шаггүй авраг маань хаяа нэг бүжиг таансанд ийхүү орж хөлсөө гаргадаг юмаа гэдгийг зарим их сурвалжууд хэлж байна лээ. Олон нийтэд өөрөө үлгэрлэн бензинийг зарцуулдаг машинаас олж жижиг аврын жип хөлгөлгөөс гадна эрүүл мэндэд анхааран ундаг дугуй унжавн энтэнд үзэгдэг болсон дархан авраг маань нийтийн бүжгийг сонгон жингээ барьж хөлсөө гаргадаг болсон бол та. Үндэ ч нийтийн бүжиг гэдэг бол хамгийн их хөлс гаргаж бие сэргээдэг урлагийн нэгэн төрөл гэж хүмүүс хэлэх юм билээ. Элдвийн фитнес инээтэрэд явж хүчээр жагуу хөлсөө гаргаж байхаар олон нийтийн бүжигт орж кайф аванга жингээ барин хөлсөө гаргах нь хаачиж эрүүл зүй сонголт гэж мэдх юм шүү. Олон жил спортоор хичээдэж бүх зүйлийг өөр дээрээ дуршиж явсан их авраг маань буруу зүйл сонгуул гэж. Та бүхэн Бат Эрдэнэ аврагтайгаа нэгдээрээ их аврагтайгаа бүжиглэнгээ эрүүл мэндэд хөрөнгө оруулах шанс гаргах юм билүү. Дашрам дуртахад их авраг маань сүүлийн үе селфиг сонирхолсон хаанч явсан хэнийг ч гуйсан хамт селфи гэдэгтээ татгалздаггүй гэсэн шүү. Төсвийг хэмнэх үүднээс төрийн тансаглалыг хумих шийдвэрийг засгийн газраас гаргаж дарга нарын ундаг жибийг хураахаар болсон юм. Энэхүү шийдвэрийн хүрээнд төрийн албанд 100 км-т 16 литрээс дээш шатхуун зарцуулдаг автомашиныг ашиглахыг хориглож, эхний ээлжинд 60 орчим автомашиныг төрийн албаныхнаас хураан орон нутаг хөлийн бомт руу хуваарсан байдаг. Хоёрдугаар ээлж эхэлсэн боловч одоогоор засгийн газрын автобазын гараж хоосон байгаа юм. Манай төр захиргааны байгууллагууд яам тамгын газрын гадаа энэ дэлхийн хамгийн үнэтэй хамгийн зардал ихтэй том оврын жипнүүд бүхэл бүтэн бааз үүсгэн зогсгоож байгаа нь харагддаг. Дарга сайд нарын ч гэсэн шээснийхээ газар жип хөдөлгөлн даналцаж арай л байгууллагын шатаар машинаараа өгсөх нь халаг ямбалдаг нь үнэн юм. Дээрээс нь тэр зардал ихтэй үнэтэй машиныг нь бас эхнэр хүүхэд нь хөлгөлдөг гэж байгаа. Улсын төсөв хүндэрч төрийн сан хөмрөг шолхойсон энэ цаг үед иймэрхүү үрэлгэн баяр хуу зан арын шингаасаа салах цаг нь болсон гэж үзээд засгийн газраас шатхуун их хэдэг том оврын машинуудыг нь хураан авч хөдөө гадаа ажилдаг зайлшгүй хэрэгцээтэй газрууд нь тараа өгөх шийдвэрийг гаргасан юм а. Энэ шийдвэрийн дагуу 60 орчим том оврын жип машинуудыг хураан авч хөдөө орон нутгийн хөлийн бомтууд руу явуулсан. Харин засгийн газраас ахин бүсээ чангаж идүүдэл зарлаа танах шаардлагатай гэж үзээд хоёр тудаага машинуудыг нь хураах шийдвэр гаргасан хэдий ч өнөөдрийг хүртэл нэгч машин засгийн газрын автогаражид хураагдаж ирээгүй байна. Өнгөрсөн он төрийн өмчөд байгууллагуудад ашиглагдаж буй нийт автомашины гаражийн зардал гихтэл 3.6 тэрбум төгрөг, шатхуунд 13.6 тэрбум төгрөг, сэлбэг хэрэгсэл 5 тэрбум төгрөг, жолооцын цайланд 25 тэрбум, нийт 50 гаруй тэрбум төгрөг зарцуулсан мэдээ байдаг юм байна. Хоёрдугаар ээлжийн энэ хураалтаар ирсэн машинуудыг хөдөө орон нутагт дуудлагаар явуулах шийдвэр гаргасан. Харин одоогийн байдлаар дуудлага ирлээхэд өгөөд явуулах нэг ширхэгч машингүй зогсож байгаа юм байна. Дарга нар эрх ямбанаасаа салах тончиг дургүй байна. Том машин унахгүй бол дарга биш болж харагдчих гээд байдаг. Энгийн иргэдээсээ ялрахгүй болчих гээд байдаг дарга зан инхүү зулгаагаад байгаа бололтой. Засгийн газар ч гэсэн гаргасан тушаа шийдвэрээ эргэн шалгахгүй бензин тоос урсаар л байна. Дарга нарын эхнэр хүүхдүүд том оврын жипээр ямбалсаар л байна. Улсын сан хөмрөг улам агсаар л байна. Улсын хурлын гишүүний үүргээ биелүүлэхийн хажуугаар гэрэл зурагчин болдог зам тээврийн сайд зоригт сайдынхаа ажлыг хүлээж авснаас хойш өөрөө гэрэл зураг авахаасаа илүүтэй өөрийнхөө хийж байгаа ажлыг гэрэл зургаар баталгаажуулж цахим хуудсандаа цаг алдалгүй мэдээлэх болсон. Харин ерөнхий сайд сайхан бэлгийн хамтаар хөшгийн хүндэдэх Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудлын ажлын явц болон автозамын шинжилгээ ажилдаа танилцсан юм. Энэ үеэр зоригт сайд нэг биш 3 хувийн зурагчинтайгаа хамт явжээ.
Зам тээврийн яамны сайд зоригт бол Монголын гэрэл зургийн ертөнцийн томоохон кадрын нэг юм а. Лавл сүүлийн 3 жилийн туршид нэг өдөр чөнжилгүүгээр Facebook хуудсандаа зураг оруулж байгаа бөгөөд түүний зургийг сошиалчид хүссэн юмдаа нийтэлж хэрэглэдэг хэдий ч тэрээр үүнийг огтоодоггүй. Хамгийн сүүлийн мэдээгээр гихтэл түүнийг Монголын гэрэл зурагчдын холбооны хүндэт ерөнхийлөгчөөр сонгосон түүний гэрэл зургийг Монгол хүлээн зөвшөөрсөн гэсний баталгаа юм. Гэхдээ мань хүн дандаа зураг аваад явдаггүй, бас өөрийнхөө зургийг даруулдаг болохыг нь хэвлэлүүд нотлолоо. Тэрээр хувийн зурагчтай бөгөөд зүгээр нэг зурагчин ч биш бүгд бүтэн зураглаач папарацчдын багтаа гэдгийг нэлрүүлжээ. Энэ тухай шууд MN сайтаар мэдээлсэн байна. Мань сайтыг хөршгийн хөндийн нисэх буудлын ажилтай танилцж явах үед нь түүний папарац баг дагалдсан авч асар хүчин чадалтай мэрэгжлийн дуран аваа бүхий аппарат камеруудаар түүний зургнуудыг тасралтгүй авч байсныг харсан байна. За ийхүү Монголын гэрэл зургийн салбарт амбие бүрэн зориулсан нэгэн ширхэг хүн ийхүү илчлэгдлээ. Түүний Facebook хуудсанд мань сайтын өөрийнх нь зургнууд янз бүрээрээ байршаад байдаг байсны учир нь ийхүү тайлагдав. Монголдо бүхэл дэлхийд ховор ариун их гэрэл зургийн цуглуулгатай сайд Монголын зам тээврийн яамд байна. Бүх зүйл улиран отоход гагцхүү гэрэл зураг түүх өгүүлэн хоцорно гэдэг үг байдаг. Зам тээврийн яамч бас түүхийн шаралсан хуудсанд ариун их дурсгалтай хоцрох нэгуртаа төржээ. Гэрэл зураг түүх өгүүлнэ. Багнуур хязгаарлагдмал хувьцаат компани уурхайн зөвлөлөөс нүүрсээ 39 мянган төгрөгөөр зарах шийдвэр гаргасан байдаг. Харин Багнуур дүүрэгт порттой жолооч нар энэ үнийг хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. Тодорхойлбол жолооч нар уурхаагаас нүүрсийг 27500 төгрөгөөр худалдаж авах шаардлага тавьжээ. Дуустдаггүй сэдв дундардаггүй хэрүүл гэж бас байх юм а. Ганц өхнөрт холбогдох нүүрс хөтөлбөрийн хэнийг шүүсэн хурлын дуулан үргэлжилсээр байна. Шүүх хурлын явцад нүүрс хөтөлбөр хэрэгжснээр Багнуур компани түүхэнтэй анх удаага ашигтай ажилласан гэдгийг нь Монголын ард түмэн үзсэн харсан дуулсан. Тэрхүү ашигтай ажиллахад хүргэсэн тэрхүү золгийн үнэ нь 27500 гэж байгаа. Ийхүү хэдэн авилгачдыг шүүсэн нэр зүүсэн биш Монгол Багнуурын уурхайн нүүрсний бодит үнийг олон нийтэд тунхаглан зарласан үйл явдал болсон юм а. Үүнийг сонссон иргэд зарим нь баярлсандаа зарим нь гомдсондоо нулимс тусуулсан гэж байгаа. Баярлсны учир бол тодорхой. Хойштооч тонн нүүрсийг 27 мянган төгрөгөөр авч болох нэ гэж бодсных. Харин гомдсных нь учир жандсан бол тэр олон жил тэнгэр тулсан үнээр авч тээврт багтамгүй их мөнгөөр шатаж явсных гэж. Ийхүү гэр хорооллын иргэд баяр гүнгийг зэрэг авчирсан шүүх хурал өндөрлөж хямд үнээр нүүрс авчихсанаатай иргэд Багнуурын нүүрсний уурхайн гадаа очтол харин 27500 төгрөгөөр биш 32500 төгрөгөөр авахгүй бол боль. Үүнээс цааш үнэ гэж байхгүй, түүнээс цааш тохироо гэж байхгүй. Хямд аавна гэж бодож байна ёстой нөө шүдээгээд үн ханшаа хөдлөхгүй тас гэдэг чигчээ. Ердөө 10 хоногийн өмнө шүүхтэр хэлж байсан үн ханш хайчив гэлцэн хүмүүс өмөлдөж бөөн шүүгэн болтол хариулт өгөх хүн олдсонгүй тагч тунрахсаар даруй 8-аас 9 хоноод байгаа байна. Нүүрс авахар ирсэн портрын жолооч нар аргаа бараа зохион байгуулалтанд орж өргөн шаардах бичиг өргөд хариугаа хүлээж байгаа гинэ. За нэг иймэрхүү ойлгож ухахад бэрх явдал Багнуурын уурхад болоод олон хонж байгаа юм байна. Түүхэнтэй анх удаага ашигтай ажилласан гэж хэлээд байгаа хэрнээ хохирогч босхноо гайхаж мөнгө нэгдэг. За тэгээд үнэхээр хохирсон юм уу гэж асуухаар үгүй хохироогүй штэ гэдэг. Тэгсээрнээ хохирцсон байна штэ гэж хэлэхээр л хохирсон юм баахаа гэж бодоод сууж байгаа гэж өвчгөндөг Багнуурын удирдлагууд ийхүү дотроо нүүрсээ хэдээр зархаа мэдэхгүй бодлоод байна уу? Ямар тааж 39 мянгаар биш 27500-аар бүрч биш. Ихийг нийцээж туглыг нь дураахгүй дэлхий дундуур нь 32500-аар зарчвал хонь бүрэн чон задгадан шүүхэд дуудахгүй амар гэж бодов яв. Ийхүү дундуур нь тасалсан гэмээр үн ханшийг нүүрс хэрэглэгчдэд тулгаад нам болж аккаунтаа ороод хоригчтод суучихжээ. Иргэд харин ашигтай ажилуулдаг 27500-аар л нүүрсээ авъя хэмээн үүдийг нь сагсаар л энэ дэлхийн хамгийн хачиргалтай шүүх хурлын хохирогч Багнуурын ийхүү бас л хамгийн ойлгомжгүй үн зохиочход тагчиг болон цаашаа хараад суучих юм. Одоо яах вэ? Авилгатай тэмцэх газар ихнийг дуудах уу, аюур сайхан даргаад хэлж арга хэмжээ авах уу? Энэ тэнтгүү цаас ороод эхэлсэн байна. Багнуур компани хэрэглэгчтэйгээ ойлголцохгүй дүлий дүмб оргисоор л байна. Тус бүрийг нь 14 орчим сая төгрөгөөр бүтээсэн гэгддэг нийслэлийн төв зам дагуу автобусны буудлуудын зэрэгэлдээ тамхи татах цэг нэртэй цоочтой шилэн хорогнууд байрлаад 8-9 сар болж байна. Энэ цоочтой шилэн хорогнуудыг та бидний татвараар буюу төсвийн хөрөнгөөр анх хийж гүйцэтгэсэн юм.
Манай Монгол улс 300 сая төгрөгийг оог тайхрахгүйгээр хайж орхихоор тийм баян улс гүрэн мөн үү? Үгүй ээ, тэгж мөнгө хаяхаар улс биш. 300 сая төгрөг бол бас л их мөнгө гэж дуу нэгтэйгэр хэлнэ. Гэхдээ бас юу ч биш гэд хайж цацаж орхичиж болмоор өчүүхэн мөнгө шүү гэдгийг харуулсан нэгэн үзмэр нийслэлд бий болоод даруй хагас жилиг үдэжээ. Тэрхүү үзмрийг төсвийн мөнгөөр барьж байгуулсан гэдгийг ч бас хэлэх ёстой юм. Ер нь төсөв гэж юу юм бэ? Төсөв яаж бүрддэг юм бэ? Хамгийн энгийн үгээр хэлбэл төсвийг та биднээс хурааж авсан мөнгөөр бүрдүүлдэг. Тэгж бүрдүүлсэн мөнгөөр нь сургууль цэцэрлэг эмнэлэг гал гамаан цагдаа зэрэгээ санхүүжүүлдэг. Зарчим нь ердөө ийм юм. Гэхдээ төсвийн хит их мөнгөөр бас иймэрхүү ямар ч утгагүй үзмрийг санхүүжүүлэх явдлаас байна. Та нар ч бараг гадралсан бах. Тэр бол алдар тамхины хуулийн дараа энд тэндгүй бий болсон тамхи татах цэг хэмээх цоч дамбаарууд юм. Тус бүр нь 14 сая төгрөгийн үнэтэй энэхүү шилэн хоргийг Улаанбаатар бизнес хөгжлийн төв гэж газрын захиалгаар 20 ширхэг хийлгэн энд тэнд овоолж тавьсан байх юм. Харин зах зээлийн үнэ нь бол 6 сая орчим төгрөгийн үнээр босно гэдгийг их сурвалж нотолсон байна. Ийхүү зах зээлийн өртгөөс даруй 2 дахин үнэтэй ийм нэгэн үзмрүүд одоо хүртэл нийслэлийн энд цойд сурахтаа хэвтэж байна. Та бидний цалингаас суудах 20%, ямар нэгэн орлого олмогч нь хураан авах 10%, мөн ажил олгогчоос төлөх татвар зэрэгс бүрдүүл болдог татварыг ийхүү хэнд чирэггүй хог болгон овоолж хэрэглэхгүйгээр хайж байна. Хог болгох болохтой бодит өртгөөс нь 2 илүү дахин өндөр үнээр бариулаад хөсөр хайж байна. Энэ их мөнгөний учрыг олоод өгөх хүн амтан байна уу тамина? Орон сууцны метр квадраттай адил үнэтэй тамхи татах цэг хэмэх эзэнгүү шилэн хорог хэн хамаарах вэ? Нийслэлд сүүлийн 10-аад жилд хөлөөнөөс шилжин эргэсдийн тоо нэмэгдхийн хэрээр гэр хороолт хэлсэн. Эхний нүүдлийн эргэсд нь хотод аль болох ойрхон байршилд булан дохой зай бүрт чихэж хашаатаа хашаагүй гэрээ хатгаж эхэлсэн байдаг. Одоо бид гэр хорооллын утаан дунд амьдарч байгаа. Тиймээс иргэдэд шинэ байршилд газар өмчлүүлэх ажлыг 2014 онд цахимаар хүргэж ирсэн ч иргэд тэмч идэвхтэй оролцохгүй байгаа. Иргэдэд газар өмчлүүлэх цахим бүртгэлийн 4-р ээлжийн ажил энэ сарын 9-ний өдөр дууссан юм байна. Энэ ээлжинд 29 мянга шахам иргэн сонгогдож газар авах ёстой байсан байна. Газраач сонгон шалгараад авчихж харин цахим бүртгэл сонгогдсон хэдий ч тэдгээр азтай 29 мянган хүнээс даруй 8 мянган хүн өргөдлөө өгч баталгаажуулаагүй ийхүү хуулийн хугацаанд дуус дахин сонгосон ажээ. Тэдгээр 8 мянган хүнд газар хэрэггүй юм болов уу? Уг нь хэрэггүй баймааргүй юм. Ямар мөнгө төгрөг нэхэд сүйд болж байгаа биш. Маягт бөглөх нэг цөөхөн хитэн цаас тушаа гадал болчих юмыг ийхүү хайхрахгүй орхиж хаяад байна гэхээр манайхан хотын төв рүү бөөгнөрч шамбаараа суух сонирхолтой байна гэхүү. Эсвэл тэрхүү олгоод байгаа газар нь хэнд ч хэрэггүй хөгийн газар байгаа юм болов уу гэсэн асуулт урган гарна. Хөгийн газар байна гэхээр үлдэж буй 21 мянга шахам нь бичиг баримтаа бүрдүүлээд авчихсан байгааг харахад боломжийн газар байж таарах гээд байна. Уг нь манайхан үнгүй юмд нугасгүй хэдий ч зарим үед нэг иймэрхүү сонинзон гаргаад байгааг нь харахаар тэнэг хэн хаашаа ч юм хэнэггүй гүлгэр гэмээр ч юм уу нэг тийм санагдаад байгаа юм. За ийхүү нийслэлийн захиргаанаас олгож байгаа газрын суглаа уг нь явагдах нь явагдаад байгаа ёстой юм. Даанч тэхээс дэх гэж 4-1 орчим суглаагаар олж явсан газраа тоохгүй хаяад байгааг харахаар манай иргэд нэг бол газрын үнийг ойлгоогүй байна. Эсбүгөөс одоогийн шамбаарлцсан амьдралдаа сэтгэл туйлын хангалуун байдаг бололтой. Явж алдарт гүн далайгийн хүч төрөмгийлж газар авдаг арга нь зөв ч юм билүү хэмэтлээ. Газрын 8-аачдыг орлогогүй болгосон цахим газар өмчлөл ийхүү үргэлжилж байна. Нийслэлчүүд бид энэ сарын 1-ээс хотын татвар төлж эхлээд байгаа. Зарим гишүүн эсэргүүцэж иргэдийн нуруунд дээрх ачаа нэмэгдлээ гэж үзэж байсан юм. Тэр тусмаа хямралын энэ жилүүдэд нийслэлийг татвартай болгох нь буруу гэж байсан. Харин хууль санаачлагчид хотыг татвартай болгосноор иргэдийн нуруунд дээр ачаал ирэхээр их хэмжээний татвар биш гэж үзэж байгаа юм. Маргаашнаас эхлэн чи, би, бид бүхэн идсэн, уусан, амарч тугуулсан, татсан, байгуулсан гэмтэрэг үйлснийхээ төлөө 1% татвар төлөхөр болж байна. Тодорхой тайлбарлаваас нийслэл хотын хаа нэгтээ та арх тамхи худалдан авах, ресторан, бар, цэнгэний газраар үйлчлүүлэх, амралт зугаалгын газарт амарч тугуулсныхаа төлөө үнийн дөнгийнхээ 1% дэнцэх хэмжээний мөнгө илүү төлнө. 10,000 төгрөгөөр үйлчлүүлвэл 10,100 төгрөг, 100,000 төгрөгийн үйлчилгээ авбал 101,000 төгрөг төлөхөр болно гэсэн үг юм. Нийслэл хот ийхүү амьсгалах агаараас минь ч болов татвар авах зам руу орж ирж байна. Эдийн засаг хямарч байдал муудсан болохоор ингэж татвар нэмээд байна уу гэтэл энэ тэндгүй зүг зүгээр байсан боржуур сольж мөнгө цацах, хэнд чирэггүй шилэн хорог 14 сая төгрөгөөр хийлгүүлж хаасаагүй цоожж орхих. Иргэдийн төлөөлөгчдийн хурлынхан нь 20-30 саяар нь өөрсдөө урамшуулад байгаа зэргийг нь харуул эдийн засаг хямраагүй эсрэгээр оргилоод байгаа ч юм шиг. Гэсэн хэрнээ зүг зүгээр байснаа ийхүү урд хожид хэрэглэж байгаагүй татвар түрээс нэмээд байгааг нь харуул болохоо байдсан ч юм шиг.
За юутаач хотын удирдлагуудын элдвийн шин сайхан санаанууд нь дууссан бололтой шин төрлийн тааламжгүй санаачлалуудыг гаргаад хэллээ. Татвар гэдэг бол та бидний цалин хөлснөөс дээрэмдэж авдаг мөнгөн хуримтлал. Тэрхүү мөнгөөр маань өдий төдий үргүү зардал гаргаж үрж яжхад өдгөө мөнгөгүй болоод эхэлгүй яв. Монголын түүхэнд туршиж байгаагүй шин төрлийн татвар оруулж ирж байгаа нь таалагдахгүй байна. Архит амхийг дэмждэг хүн байх биш тэднээс татвар хурааж авах зөв юм биз. Гэхдээ хаяа нэг альжаалаа тайлж амралтанд тонсныхоо төлөө шийдвүүлж байгаа юм шиг илүү мөнгө төлнө гэдэг нь харин ёстой онцгой санаа байна шүү нийслэлийн удирдагчдаа. Та бүхэн энэ 3 жил түүхэндээ байгаагүй их зарцуулт хийсэн юм бэлээ. Тэр нь магдаад одоо иймэрхүү юм хийх гээд байгаа чинь иргэдэд хардлага төрүүлж байна. Үнэхээр нийслэлдээ зориулах гэж байгаа бол алга ташаа дэмжигсэн анхааран тэгтэл харсаар байтал мөнгө угаагаад байгаа боржоор солих шилэн хорго дүгжих элдвийн урамшуул мэтийг нь ахин дахин хийнэ гэж бодож байвал хааны алба халаатай эзний алба ээлжтэй шүү гэдгийг сануулчихъя. Иргэдийн харманаас хураасан мөнгө чинь элдв булгайтай зүйл зарцуулагдахгүй байгаас аль гэж залбирая. Төр түмэн нүдтэй гэдэг бол түмэн олон ардууд бид чинь 6 сая нүдтэй шүү гэдгийг санаарай дараанараа. Өршөөлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцсэн хууль зүйн байнгын хорооны хуралдаан жинхэнэ утгаараа бодлон бантан болж өнгөрсөн гэдгийг их сурвалжууд онцолж байна. Тухайлбал улсын хурлын гишүүн Оюнбаатар Монгол Ордын Хувьсгалт намын дарга энх баярыг шалгаж байгаа хэргийн зүйл залтыг өршөөлт хамруулах саналыг өөрөө гаргасан хэрнээ яг санал хураахад даргынхаа эсрэг конопт арчихжээ. Өөрөөр хэлбэл энх баяр даргыгаа өршөөхгүй гэж санал өгсөн хэрэгэлдээ. Мөн энх баярт холбогдох хэрэг өршөөлт хамрах олонхын санал гарчихсан байхад Баянсэлэн гишүүн будилж би энэ асуудлаар цөөнх болно гэжээ. Бас л энх баяр даргыгаа өршөөхийг эсэргүүцсэн гэсэн үг юм а. Энх баярыг өршөөхийн төлөө 3 жил хөөцөлдсөн эрхэм гишүүд яг өршөөх гэсэн сүүлийн мөчид асуудлынхаа санал хураалтынхаа учрыг олохгүй бодилжээ. Зарим ажиглагчид Оюнбаатар зориуд өршөөхгүй гэж санал өгсөн хэмээн дүгнэж байна. Үүнээс гадна өршөөлийн хуулийн хэлэлцүүлгээр ардчилсан Монгол Ардын намынхан бүгдээрээ будилж эцэстээ авилга албан тушаалын хэргийн өршөөлт хамруулна гэсэн утгатай шийдвэрийг байнгын хорон дээр гаргачихав. Үүнд дэгдүүцсэн Монгол Ардын намынхан ойлгомжгүй томьёоллоор санал хураалгаж хурлыг зориуд бодлуулаа гэж завсарлага авсан бол будилж яваад энх баяр даргынхаа эсрэг талд зогсчихсон Баянсэлэн сайд Ганбатар чи байнгын хорооны хурлаа удирдах чадахгүй байна гэж уурлжээ. Энэ бүхнээс шалтгаалan хууль зүйн байнгын хорооны дарга Ганбатыг ажиллаа хийж чадахгүй байна. Гишүүдийн толгой эргүүлэх байдлаар зориуд санал хураалгасан. Асуудлаа буруу тайлбарладаг. Гишүүдийн хэлсэн үгийг сайн ойлгодгүй. Бүх асуудлыг хоёрдмол байдлаар тайлбарладаг гэсэн олон гомдол улсын их хурлын даргад очих болжээ. Сүүлийн өршөөлийн хуулийг хууль зүйн байнгын хорооны даргалт бодлоон тулсан. Тиймээс бүх намынхан бодилсан байна. Энэ бүхнээс үүдэн хууль зүйн байнгын хорооны дарга Ганбатыг чөлөөлөх, өөрчлөх асуудал яригдаж эхэллээ. Ер нь улсын их хурлд бодилж андуурах явдал үүгээр дуусахгүй. Бодилснаас болж буруутгах шахсан олон тохиолдол байдаг. Жишээ нь Эрдэнэт сайд ардчилсан намын бүлгийн дарга байхдаа алтан хуйгийг огцруулах конопыг байнгын хорооны хурал дээр дарж баларх шахсан. Үүний дараа чуулган дээр залруулсан. Мөн ардчилсан намын бүлгийн дарга Гарамгаабатар өршөөлийн хуулиар бодилж намынхаа бодлогын эсрэг конопдож байсан. Хамгийн сүүлдэл гэхэд улсын их хурлын гишүүн Ганхуйг өршөөлийн хуульд тавьсан ерөнхийлөгчийн хоргийг хүлээн авахгүй гэж санал өгсөн. Дараа нь үүнийгээ залруулан би хүлээн авна гэж санал дарах гэж байгаад бодилчихжээ хэмээн учралсан. Ийхүү гишүүд байнгын хорон дээр бодилж конопт арчхаад чуулган дээр засаа залруулах хандлага их гарах боллоо. Энэ нь хурлаа удирдах чадахгүй байгаа байнгын хорооны дарга нартай холбоотой хэмээн яригдах боллоо. Тиймээс эх 7 хоногт хид хідэн байнгын хорооны даргыг солихоор чуулганы хуваарьд орсон байна. Хамт байсан баярлалаа. Pop мэдээ энэ түрээд өндөрлөж байна.